Асуудалдаа хэдүүлээ их л зөв л хандмаар байна л да. Бид хэд бол байгаль орчноо хамгаалах чиглүүлэгтээ төрийн бүтсэн байхгүй юу? Манай энэ уур амьсгал байгаль орчны яам бол ашиглагчийн зүгээс хандаад үнэлгээний хуулийн бичиж байгаа юм шүү та хэд минь. Аж үйлдвэр эрдэс баялагын яамны гэдэг юм уу? Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны тэр эрх ашигын үүднээс энэ үнэлгээний хуулийг бичих болох юм уу хэдүүлээ. Бид хэд яагаад энэ иргэд энэ асуудал дургүй байна гэхээр байгаль орчны ерөнхий болоод наривчилсан үнэлгээ энэ 30 хэдэн жилд яг хийх ёстой зүйлээрээ хийж тэнд тусгагдсан дүгнэлт зөвлөмжийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд нь яг тусгуулж хэрэгжүүлэх үйл явц дутагдсантай холбоотой асуудал үүсээд байгаа байхгүй юу? Гэхдээ бид хэд энийг л харж хийх ёстой шүү дээ. Одоо та хэд тэр стратеги гэнүү төлөв байдлын гэнүү хуримтлагдах нөлөөллийн гэнүү үнэлгээнүүд одоо бүр алиг алдсан юм хэлэх гэж шүү дээ хэдүүлээ. Уур амьсгалын өөрчлөлт байгалийн гамшигтай холбогдуулж хийнэ. Байгаль орчны нөхцөл орчны онцлогийг харгалзуулж хийнэ. Дараа нь хам болоод давхацсан шинжүүттэй нь уялдуулж хийнэ гэж. За энэ нь л арай нэг жоохон төхөж ирж байгаа юм. Яг үннийг хэлэхэд. Тэр цаадах уур амьсгалын өөрчлөлт гамшигын нөхцөл байдлаас үүдээд байгаль орчинд ямар нөлөөлөл ирэх юм гэдэг юм хийн гэж яриад байхаар чи юу гэж ойлгох юм? Тэр хэрэгжих гээд байгаа төслийгтэйгээ холбогдож ярих юм байгаа үст. Гэхдээ наадах шин тэгээд мөнгө гэж ойлгох юм уу? Байгаль орчныг хамгаалах наривчилсан ерөнхий үнэлгээ, наривчилсан үнэлгээ. Ерөнхий үнэлгээгээр наривчилсан үнэлгээ хийхгүйгээр үйл ажиллагаа явуулж болох дүгнэлт бичиж болохоор тэрийг бариад ажил явуулж болохоор ийм оруулаад ирж байна шүү дээ. Ерөнхий үнэлгээ бол ийм зүйлийг тодорхойлсон үнэлгээ байдаг. Наривчилсан үнэлгээ бол ийм зүйлийг илүүтэй тодруулж хийсэн үнэлгээ байдаг. Ерөнхий үнэлгээгээр гарч ирсэн ёстой та нарын хэлээд байгаа тэр байгаль орчин тэр нөхцөл байдалтайгаа уялдсан байдалтай чинь холбогдуулж наривчлж хийдэг үнэлгээг бид наривчилсан үнэлгээ гэж хэлдэг үстэй. Гэхдээ яагаад тэгээ хэдүүлээ байхгүй байж болохоор ярьж байгаа юм. Энэ ерөнхий болоод наривчилсан үнэлгээгээр хамрагдах гэдэг үйл явцаа та нар задлж хийсэн байлээ. Тэр нь юу гэж вэ гэхээр зэрэг ерөөсөө уул уурхайтай холбоотой үйл явцаа хэлж байгаа байхгүй юу? Тэгээд тэр уул уурхай дээр чинь наривчилсан үнэлгээ ийгддэг юм. Зам За вчера чинь минут. Энэ ордыг ашиглаж болно. Ашиглах гэж байгаа бол та нар замаа сайжруулах ёстой. Замаа сайжруулаагүй тохиолдолд энэ ажил явахгүй гэдэг юм аа тэр наривчилсан үнэлгээндээ хийж өгч түүнийг нь байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөнд тусгадаг. Тэр төлөвлөгөө нь багийн иргэдийн нийтийн хурлаараа батлагддаг ийм л зарчим яваа шүү дээ өнөөдөр. Гэтэл та нөлөөлөлд хамрагдж байгаа иргэдийн гэж тэр хэдийг хамрагдаагүй юугаар нотлох юм? Яаж ч бодсон засаг захиргааны нэгж нь баг байгаа байхгүй юу? Тэр хамт олон хуралдаад тодорхой шийдвэр гаргадаг үндсэн хуулийн статустай байгууллага байхгүй юу? Тэр чинь шууд ардчлалын байгууллага байхгүй юу? Тэрүүний давуулаад хэдүүлээ нэг 5-10 хүний тухай яриад одоо наад уул уурхайн компаниудыг чи мэдэн шүү дээ. Бид бүгд орчны бүсд байж байгаа хэдэн хүнд хэдэн төгрөг тарааж өгөөл байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөгөө батлуулах гэж оролддог. Ерөөсөө нэг ийм гажгийг энэ хуулиар бид бүр баталгаажуулаад За дараа тодруулаарай. Энэ ажлын хэсгийнхэн албан тушаал юутаа тодорхой хариулаараа бас хурлын протоколд орох юм шиг. Дөрөв нэмрийн микрофон. За Бачарл гишүүний асуултанд хариулъя. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам, хүрээлэн буй орчны бодлогын хэрэгжилтэй газрын дарга инх мөнх. Тэгэхээр энэ яг хуулийн төслийн агуулгын хувьд бол уул уурхайн гэдэг юм уу, замын төслүүдийн хувьд бол зөвхөн ерөнхий үнэлгээгээр шийдвүүлнэ гэсэн ийм зохицуулт бол байхгүй. Энэ дээр юу гэдэг яг томоохон төслүүдийн хувьд бол хуучин наривчилсан үнэлгээ хийгддэг, ерөнхий наривчилсан үнэлгээ хийгддэг, тухайн жилийн төлөвлөгөө батлагддаг, төлөвлөгөөнийхөө хүрээнд хийсэн ажлуудаа
нам руу болгон дүгнүүлээд явдаг энэ процесс яг хэвээр байгаа. Яг хэвээр. Ингэснээрээ та өөрөө мэдж байгаа. Орон нутаг өөрөө засаг даргын захирамжаараа гүйцэтгэлийг хяндаг, шалгадаг ажлын хэсгээ байгуулгаад ажлын хэсэг өөрөө гүйцэтгэлийн жил болгон дүгнээд ингэ явж байгаа. Үүн дээр үндэслээд бол харин хэдийн хэмжээний газар нөхөн сэргээлт хийсэн, хэдийн хэмжээний ажлыг хийсэн, энэ бүх зүйл өөрөө захим системд орцсон, орон нутгаас автоматар хянсан, шалгасан акт нь ирээд явж байгаа. Энэ процесс дээр бол огт өөрчлөлт оруулаагүй. За Бачарал шин тодруулъя. Бид адилхан төрийн алба хасж байгаа улсууд хэн хэндээ илүү дутуу юм ирээд хэрэггүй. Би одон туяа сайдыг энэ хуулиа татаж аваад эргэж та нэг бүрэн хар гэх гээд байгаа. Байгаль орчныг хамгаалдаг статустай төрийн захиргааны төв байгуулах нь одоо үндсэндээ тусгай хамгаалалттай газар нутг руугаа орох асуудлыг энэ хуулиар нээж өгч байгаа хөөх. Хамгаалтын захиргаа буюу эсвэл тухайн шатны засаг даргын санал дээр тулгуурлаж гэж тэгж болохгүй шүү дээ хэдүүлээ. Угаасаа наад элдв усан үйл ажиллагаагийн чинь тусгай хамгаалалттай газар нутг руу оруулахгүй гэж хаасан шүү. Одоо та хэд энэ шигтгсэн хувилбар дээр чинь байна. Би одоо худлаа яриаггүй. 7-гийн 3 дээр та хэд яг тэгээ оруулаад ирж байгаа байхгүй. Юу гэж орж ирж байгаа нөхөр зэрэг тухайн хамгаалтын захиргааны болон сум дүүргийн засаг даргын санал гэж ингэж оруулж ирж байгаа байхгүй. Болохгүй хэдүүлээ уул уурхай яамны ажлыг энд хийх гэж хэрэггүй. Тэр За 4 номер микрофон хариулъя. За Бочрол гишүүний тодорхойлолт хариулт өгье. Энэ хуулиар тусгай хамгаалалттай газар нутгаар ашигт малтмал олборлох, хайх гэдэг юм энэ асуудлыг нээсэн зүйл заалт зохицуулт бол байхгүй. Зүгээр 7-гийн тэрэн дээр ямар заалт байна гэхээр одоо тусгай хамгаалалттай газруудад аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж байгаа төслүүдийн хувьд тухайн хамгаалтын захиргаанаас санал авах, тухайн одоо жилийнхаа байгаль орчны менежментийн төлөвлөгөөг дүгнүүлэх ийм л зохицуулт байна. Түүнээс одоо юу гэдгийг энэ хуулийн зохицуултаар тусгай хамгаалалттай газар нутагт уул уурхай гэдэг юм уу бусад одоо хоригдсон үйл ажиллагааг нээж өгсөн заал зохицуулт байхгүй. За төшөөрөдөө. За гишүүдийн бас энэ ч байгаль орчны асуудалд бол хатуу бас нэлээд шаардлага өндөр хандах ёстой гэдэг дээр бол санал нийлэлгүй явах вэ бас энэ салбарын одоо сайдын хувьд. Зөвхөн гол нь бид нар нэг ийм зүйл ярьж байгаа маа. Одоо дэлхийд даяараа ер нь бүгд хиймэл оюун ухаан руу бас шилжиж байна. Тэгэхээр бид нар юмаа зүгээр бүгдийн нэг сагсанд хийчээд тэгээд тэрийг бүгдийг одоо ингээл өдөр болгол 3-4 нөлөөллийн үнэлгээ хийгдээд идэг. Гэтэл энэ яг аль нь чухал, аль нь дээр нь онцгой анхаарахын гэдгүүдээ л ер нь ялгаж одоо хариуцлагатай хандъя л гэж байгаа. Жишээлхэд тэр зүгээр цахимаар мэдүүлээд болчдөг нэг жижигхэн газруудыг тэгэл үнэлгээ хийн 152 хоног гээл заавал багийн нийт мэдхэ болил гэсэн. Тэр бизнес эрхэлж байгаа хүмүүс хөрөхэд тэр нэг цахимаараа юмаа мэдүүлээд ажиллаа хийчлээ гэлээ. Тэр чинь хяндаг газар нэг жижиггээл нэг бичил бизнесүүд байдаг. Хоёр дахь нь бол бас орон нутаг энэ дээр өөрсдөө хариуцлага. Вот сайт гүцээж хариулъя. Өмнө нь ингээд бүгдийг ингээд яаман дээр овоолчоор орон нутагч тэр бас заримдаа ингээд хариуцлага хүлээхгүй тал бай. Тэгэхээр энэ хуулинд одоо энэ орон нутаг ямар хариуцлага хүлээхээ, яаж хяналттай авах юм, хяналтын механизмыг бол ерөөсө бүхэл бүтэн бүлэг одоо оруулж өгсөн байгаа. Яаж хянах юм бэ гэдэг, хянан магадлах юм бэ гэдэг 11 төр зүйлдэ бүтэн оруулж өгсөн. Тэгэхээр би зүгээр ямар саналтай байна гэхээр энэ хуулиа одоо буцаах бол амархан. Одоо ингээд нэгэнтээ ангилаа яг энэ зайлшгүй одоо энэ гишүүдийн санаа зовоод байгаа энэ байгаль орчны чинь сүйтгэдгийн, замын мухай олгодгийн тэр байгаль орчныг одоо хэдхэн хүн шийдээд идэв гэдэг энэ том төслүүдээ яаман дээрээ тэр шийдэдгээр нь шийдээд тэр хамаагүй багийн иргэдийн нийтийн хурлыг оруулаа гэж байгаа бол оруулаад ингээд тэрнийхээ шаардлагыг өндөрсүүлээ л гэж байгаа. Тэгэж бүгдийг ингээд нэг сагсанд хийчээд дэл 700-800 хүмийг ячаад ингээд жижигүүдийн бүгдийн энд хамрагдаад тахаар бизнес явахгүй байна л гэсэн санаа. За Бачарал тодруулъя. Та хэд 7-гийн 2 уншаарэ.
долоогийн хоёроор ерөнхий үнэлгээ хийх ёстой этгээдүүдийн чинь эрхлэх үйл ажиллагааны юм их тодорхой заагдсан шүү. Тэр бол ер нь үндсэндээ ашигт малтмалтай холбоотой харилцаа, аж ахуйн зориулалтаар газар эзэмшигтэй холбоотой асуудлыг л хөндөсөн. Тэгээ та хэд 7-гийн 3-аараа тусгай хамгаалалттай юуныхаа захиргааг оруулаад ирж байгаа байхгүй. Тэгэхээр чи болж байгаа мүү юм уу? Зүгээр би бол илүү дутуу олон юм яриад баймгүй байна. Хэдүүлэн энэ байгаль орчны үнэлгээг хийж ирсэн энийг байдалдаа жоохон дүн шинжилгээ хийгээд сургамж нь юу байгаа юм бэ гэдгийг хараад тэгээ энэ хуулиндаа л тусгаж авах хэрэгтэй. Тэр